今年是我们 Монгол Хотын найрамдал сургууль энэ жил бид бүхэн 8 дахь удаага Хотын соёлын өдрөлийг зохион байгуулж байна. Энэ удаагийн соёлын өдрөлийн онцлог нь бид нар Хотын соёлын бит бус үеийг түгээн дэлгэрүүлэхэд их гол ач холбогдлыг өнөхөдөө зориулсан байна. За тэгээд өнөөдрийн нарийн хэмжээнд дээр манай сурагчдын багш нараасаа суралцсан бүтээсэн маш олон бүтээлүүд бас энэ хотынгнаа өргөдөж үзүүлэн болгож тавигдсан байгаа. Дээрээс нь бид бүхэн бас соёлын үнэт зүйлүүдийг өнөхөдөө цааш нь түгээхийн тулд сурагчдынхаа үзүүлбэрүүдэд бүтээлүүдэд энэ бүхнийг тусган оруулж гисэн байна. Манай сургуулийн хувьд бол энэ жил бид бүхэн 1000 гаруй суралцагчийг өнөхөдөө хамруулан суралцж байна. За манай сурагчид өнөхөдөө багаангаас ахлахын хүртэл бүх сурагчид маань Хотын соёлын энэ тал дээр маш их ач холбогдол үүсч маш их сонирхож судалдаг. Тэгэхээр өнөхөдөө энэ сургуулийн захирлын хувьд ч гэсэн хүүхдүүдийг ингэж өсөнд оруулж энэ соёлын үнэт энэ зүйлсийг бас ингэж түгээн дэлгэрүүлж байгаа. Миний удаас их баяртай байна. Монгол Хотын найрамдал сургуулийн захирлын хувьд нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд сурагчдаа бас Хотын соёлын баярын өдрийг та бүхэндээ хүргэж байна. За тэгээд өнөөдрийн нарийн хэмжээ маань бас хоёр улсын соёлын харилцаанд бас томоохон нэмэр болж өгч бид нар цаашдаа хоёр улсын гүр болон ажиллахыг баяртай байна. 桥梁做出更好的贡献。 今天参加友谊学校 Өнөөдрийн нарийн хэмжээ маань манай сурагчдад ерөнхийдөө өөрсдийнх нь хятад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд зориулагдсан бас хятад хэлний соёлыг бас илүү гүн гүнзгий ойлгоход тусалсан гэх юм ач холбогдолтой их боловсрал олгосон юм сайхан арга хэмжээ болж байна. За тэгээ хятад хэл ерөнхийдөө дэлхийд даяар их түгээмэл одоо хүмүүс маш олон хүмүүс суралцж байгаа энүүднээс манай суралцагчдын хувьд хятад хэлийг ерөнхийдөө цааш нь түгээх, Хотын соёлын цааш нь түгээх, за дээрээс нь тухайн энэ өвийг бас залгамжлан авч үлдэх, тэгээд тухайн хүний хөгжилд бас их нөлөөлсөн юм сайхан арга хэмжээ болж байна гэж миний хувьд үзэж байна. Чин сайтын яам бас хоёр улсын удирдлагуудын бас хараандор бид нар хоёр улсын солилцоонд бас хоорондын харилцаанд маш их ач холбогдол өгч ажилладаг. За ерөнхийдөө соёлын харилцаанаас гадна ерөнхийдөө хоёр улсын харилцаа бүх талаараа бас тодорхой хэмжээнд холбогдолтой илүү их сайн дэш нь усан дэвчгийн хувьд ерөнхийдөө манай энэ чин сайтын яамнаас маш их анхаарч ажиллаж байгаа. 越来越紧密。 Өнөөдөр энэ Хятадын одоо соёлын өдөрлөг зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ өдөрлөгт манай одоо нийслэлийн ерөнхий боловсролын найрамдал сургуулийн маань багш нар хамт олон суралцагчид ингээд одоо бүх маш олон хүний хүчин сэтгэлээр энэ өдөрлөгийг бол маш амжилттай зохион байгуулж байна. Тэгээд өнөөдөр энэ найрамдал сургууль дээр хүрэлцэн ирснээрээ энэ суралцагчдын хийсэн маш одоо агуу гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй одоо үзэж танилцаад үнээр өөрөө ирэхгүй бас бахархаж байна хүүхдүүдээрээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тухайн одоо энэ Хятад орны соёлыг суралцна гэдэг маань энэ найрамдал сургууль суралцж байгаа хүүхдүүдийн хятад хэл сурах одоо үйл явцад бол маш их одоо юм дөхөмтэй нөлөө үзүүлж байгаа гэдэгт бол эргэлзээгүй байна. Тэгэхээр тухайн улсын соёлоос хэлийг нь сурахын тулд хэлийг сурна гэдэг бол өөрөө давхар соёлыг нь суралцж байдаг. Тэгэхээр энэ дээрээ энэ хүүхдүүдийн одоо найрамдал сургуулийн хүүхдүүдийн хийсэн энэ маш олон гайхамшигтай бүтээлүүдийг хараад бол үнэхээр энд суралцж байгаа хүүхдүүдээр энэ хүүхдүүдийг ингээд сургаж байгаа багш нараар те хамтран ажиллаж байгаа эцэг хасрын хамгаалагчдаар нь бас үнэхээр бас өөрөө ирэхгүй юм бахархах сэтгэл төрж байна. Тэгээд найрамдал сургуулийнхаа хамт олон багш сурагчдад одоо маш өндөр амжилтыг хүсье.